ханган бүсийн одоо малчтын өрхийн орлогын 50%-ийг ноолоор, говийн бүсийн малчтын өрхийн орлогын 70%-ийг ноолоор эзэлж байна. Тийм учраас энэ бүр үндэсний хэмжээний том асуудал мөн үү? Ноолор бол зөвхөн дотоодын одоо асуудал биш. Энэ бол дэлхийн баялаг байхгүй. Ганц Монголынх биш тийм. Тэгэхээр энэ дэлхийн баялагийг бид дэлхийн одоо энтэй гэдэг юм уу төвшөнд бид нар энэ зургаар нь системээр нь харж ээж ноолороо үн цэнтэй болгож л бид аль болохоор экспортлох хэрэгтэй. Америкийн хувьд хятад асар өндөр тарифтай болоод тэгэхээр манай ноолор бүтээгдэхүүний үн цэн өсөх тий ноолор бүтээгдэхүүн дээр захиалга орж ирэх юм боломжууд нь бол нэгдсэн. За эхнээсээ ч орж ирж байгаа. Манайх одоо Америкийн хэрэглэгчд маань Америкийн харилцагч компаниуд маань Монголоос ноолор бүтээгдэхүүн авъя. Одоо Монголиан гişмэр гэдэг зардаг компаниуд бол эхнээсээ ирээд ингээд үйлдвэрүүдтэйгээ уулзаад захиалга хийх тухай ярьж байгаа боловч яг өнөөдөр манай үйлдвэрүүдэд сурлагдсан байгаа хүчин чадал тэр захиалагчийг одоо ханган нийлүүлэх хэмжээнд бол очиагүй байна. Тэгэхээр энэ маань нөгөө нэг хэдий захиалга нь ороод ирж байгаа ч гэсэн бас зохицуулалт бодлогын дэмжлэг үзүүлэхгүй бол энэ захиалгыг алдах өөр бусад орнууд руу алдах магадлал гарч ирж байна. Монголын хувьд бол тарифын хувьд хамгийн таатай орны нэг. Угаах самнах хүчин чадал бол хангалттай 100% суудсан байгаа. Энд бол ерөөсөө ямар ч хэрэгэлцэх хэрэг байхгүй. Эерх хүчин чадал бол яг үндэ маш бага байна. 30% та хүрэхгүй шахуу байна. Нэг 2.3 тонн, мянган тонны л одоо хүчин чадал байна. Гэтэл бид нар нийтдээ бидэнд юу вэ гэхээр 10,000 тонн түүхийн ноолор байна шүү дээ, тий. За тэгэхээр ер нь бол нөгөө нэмэн өртөгшин гэсэн дараагийн нэг шат агсан юм боловсруулалтыг дотоодоо хийх тусмаа, гүн боловсруулалт хийх тусмаа ноолорыг Монголд үлдэх үн цэн нэмэн өртөг нэмэгдэнэ. Дараагийн шатны боловсруулалт хийх тусмаа илүү бас одоо маржин, ашигын маржин нэмэгддэг. Тэгэхээр ер нь бид нар ерөөсөн 10,000 тонн түүхийн ноолороо дотоодоо 100% авдаг болох хэрэгтэй байна. За та бүхэн санаж байгаа жилдээ нэг 200-аас 300 тэрбум төгрөгийн нэг эргэлтийн хөрөнгөний зээлийг олгодог байсан. За энэ жил энэ нөгөө цагаан алт хөтөлбөртөө одоо уялдсан учраас тусдаа өгөхгүйгээр нэг мөсөн гэдэг нэг 150 тэрбум төгрөг зөвхөн эргэлтийн хөрөнгө гэдэг өгчих шиг боллоо. Тэгээ энэ нь одоо нөгөө амандчгүй хамардчгүй болоод өнгөрч байна л да. Тоног төхөөрөмжийн болон эргэлтийн хөрөнгөний зээл гэсэн байгаа. Тэр нь санхүүжилт нь. Тэгээ энэ санхүүжилтийг бол банк өөрийнхөө их усрээс гаргаад аж ахуйн нэгжүүд тодорхой хүүгээ төлөөд тийм татвараад нөгөө барьцаагаа байршуулад ингээд аавна. Гэтэл яг нөгөө нэг худалдаа хэсэг дээр нь одоо үнэхээр яг энэ эргэлтийн хөрөнгөний зээл аваад тийм яг хин цаан зарах гэдэг нь гэдэг нь бас аюул чухал. Тэр хэсгийг хэр сайн тооцоолж үзсэн юм болаа. Тэгээд тэрэнд нь зориулж нөгөө худалдааг нь дэмжих чиглэлийн одоо яг ажлууд бол энд ерөөсөө тусгагдаагүй. Тэрнээс бол баг хүүтэй гिचгээд ганцхан жилийн дотор гэхэд ерөөсөө энэ нөгөө үйлдвэрлэлийн процессын бүтэн нөгөө амьдралын цикл чинь 1.5-2 жилд эргэжээж эцсийн бүтээгдэхүүн болоод тэрний мөнгө борлуулалт нь орж иржээж энэ зээлээ төлөх боломж нь бүрддэг. Тэгтэл одоо эргээд нөгөө банкнаас хөнгөлөлтөө авсан мөртлөө нөгөө хугацаанд тулангууд нөгөөхөө хаахын тулд банк усаас өндөр хүүтэй зээл авч буцаад тэргээ хааж нэг юм орон цогцол юм болдог л доо. Цагаан алтын хүрээнд өгсөн зээл нь дууссан байна. Тэгэхээр одоо маш олон жижиг дунд үйлдвэрлэлүүд бас над руу бас хандаж जैन дамжуулж хилээч дуграач гэд энэ зээлийн одоо зузаатгалыг хийх асуудлыг бол одоо хүнс үдээж хөнгөн үйлдвэрийн яам бол сангийн яамаар тавьсан байгаа юм байлээ. Тэгэхээр жавхлан сайдл одоо шийдэх юм бол энэ болох юм байна. Тэгэхээр энэ яригадад бас л удажлаа. Ноолорыг одоо эцсийн бүтээгдэхүүн байдлаар гаргаад нэмүүш өртөг шингээгээ тийм бүх шатныхын нэмүү өртгийг Монголдо авч үлдээх гэвэл ерөөсөө л яаралтай нэг том үйлдвэрийн дэд одоо нөгөө аж үйлдвэрийн парк гэх юм томоохон дэд цэцэн хөрөнгө оруулалт хийгээл одоо нэг томоохон үйлдвэрийг цогцлбор үйлдвэрийг барих юм уу эсвэл байгаа үйлдвэрүүд дээр хүчин чадлыг томруулах байдлаар энэ дэмжлэгээ үзүүлээд бусад одоо жижиг нөгөө сүүлжих машинуудтай үйлдвэрүүдэд нэгтгэх кластерлуулах тийм чиглэл рүү явсан нь илүү дээ. Аж ахуйн нэгжид хөрөх бас энэ зээлийг аваад тий аль болох нөгөө хүчин чадлаа сайжруулах гал оролдож байна. Гэхдээ эн чинь нөгөө ахаал богино хугацааны зээл учраас дараа сараас эхлээл зээлийн хүүгээ төлнө. Тэнгүүд л нөгөө том хэмжээгээр хүчин чадлаа томруулж чадахгүй байгаа. Зарим нэг нь болохоор өмнө нь өөр зээлтэй. Гэтэл нөгөө банкны үр орлогын харьцаа тэнцдэггүй гэдэг байдлаар нөгөө зээлийг нь авч чадахгүй байх жишээтэй тий. Одоо хэдий томрыг гээд ингээ хүссэн ч гэсэн захиалга нь байгаа ч гэсэн үр орлогын харьцаа нь ингээд нөгөө
банкны шаардлагыг хангахгүй байх жишээтэй, барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байх жишээтэй гэх ч юм уу тийм иймэрхүү зүйлүүд харагдаад байна. Малчдын үйлдвэрлэгч нарын ингээд нэг юм хоёр тусдаа салгаад байх юм аа. Энэ юусоо нэг зоосны хоёр тал байхгүй. Бүр хидсэж салгаж болохгүй зүйл. Мэдээж үйлдвэрлэгч нар нь одоо сайн ашигтай ажиллаад экспорт одоо нэмэгдээд ажиллаж байгаа хүмүүсийн одоо цалин орлого нэмэгдээ тий. Ингээд явах юм бол доктортой төвхийн эдийн үн доктортой байна. Угаасаа энэ чинь уялдаа холбоотой байхгүй. Өнөөдрийн өөхнөөс маргааш ууших гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр одоо яг нэг ахиухан мөнгөөр өгчих нь л чухал гэж одоо малчид юм уу чэнжид юм хараад байгаа бол маргааш нөгөө өнөөдрийн ашиг чинь бүр ямар ч одоо үнгүй болох юм эрсдэл байгаад байна шүү. Энийг харж үзээч. Тийм учраас үйлдвэрлэгч нартайгаа нэг зүрх сэтгэлтэй нэг баг болж зөвхөн өнөөдрийн ашиг биш маргаашийн одоо ирээдүйн төлөө бид нар юм зөв ойлголттой болох хэрэгтэй байна гэж бодож байна. Ноолуур бэлтгэл дээр нөгөө хятад чэнжүүд авахгүй байгаа шалтгаан нь нэгдүгээрт яг хэтийн үйлдвэрүүдэд өгдөг нөгөө том захиалгууд нь зогссон байна шүү дээ. Одоо Америкийн жишээл 10 эдэн сая ширхэг захиалдаг үйлдвэрүүд чинь хятад захиалга өгөөгүй байх магадaltaй юм. Тэгвэл татварын энэ асуудлыг одоо хүлээсэн харсан байдалтай байж байна. Тэгэхээр үн нэгдүгээрт арай жоохон бага байгаа. Гэхдээ малчидаа одоо нөгөө энэ гол ноолор үйлдвэрлэж байгаа малчид ч юм бол бас энэ хэсэг дээр энэ гол нөгөө амжиргаагаа зогоож байгаа юм учраас төр бодлогын зохицуулалт хийгээд энэ хятадын авдаг байсан энэ тоог Монгол ингээд нөгөө өөртөө авч үлдээд харин тэр нөгөө худалдаа авагчтай эцсийн бүтээгдэхүүн одоо тэр самсан ноолорыг авах нөгөө утсыг авах нөгөө сүлжмлийг авах гээд байгаа тэр захиалдаг нөгөө Америкуудад энийг санал болгоод тэднээс одоо ингээд нөгөө зохион байгуулалтаар одоо хошоогоороо дамжуулдаг юм уу, биржээрээ дамжуулдаг юм уу, нөгөө түүхийн эдийн нөөц боломжоо үүсгэчихэд өнөөдөл нөгөө өөрсдөө бодлогоор одоо бирж яг жинхэнэ нөгөө биржийнхаа үүргийг гүйцэтгээд арилжаа хийгээд те одоо бирж дээр тодорхой төсөв тавиад тэр бирж арилжаагаа хийгээд Америкийн зах зээл дээр ноолороо зармаар байгаа байхгүй. Тэгхийн бол бүр илүү үнцэн шингээ зарж болно. Тэгэхээр энэ дээр зүгээр зохицуулалт одоо яаралтай зохицуулалтаа хийх, яаралтай шийдлээ гаргах хэрэгтэй байна.